За сайн байцгаана монголчуудаа Стокгольмоос наран чинь ярьж байна. Өнөөдөр би та нартай өгөх мэдээлэл нь нөгөө афакасын талаар мэдээлэл өгчий. Энийг би нөгөө урд нь зөндөө хүмүүс асуугаад байгаа хгүй. Тэгээд оны өмнө нөгөө энийг хийчихье гэж бодсон чинь өөрөө өвдөөд дараа нь нөгөө амралтууд өдрүүд эхлээд ингээд ерөнхийдөө жоохон завгүй байсан гэж хэлж болох юм. Тэгээд нөгөө энийг хийж чадсангүй. Тэгээ өнөөдөр ямар ч байсан нөгөө амлсан ёсоор одоо хүмүүс зөндөх удаан хүлээлгэлээ хийчихье гэж бодоод хийж байна. Тэгээд энийг яах вэ гэхээр афакас гэж юу нь юу юм бэ? Юуны талаар юм бэ гэхээр мэдээж нөгөө нэг даатгал тийм ээ? Ер нь даатгалахгүй юу? Энэ болохоор нөгөө манайхаар бол нөгөө гинт халагдсны мөнгө гэж байдаг шүү дээ тий? Яг тэр шиг л ахгүй юу тий? Нэг удаа олгогддог энэ. Тэгээд ямар нөхцөлд энэ бас нөгөө нэг хүсэлт гаргаж авахд тодорхой бас нэг шаардлагууд тавигддаг. Тэр шаардлагууд нь юу байдаг вэ гэхээр та 40 нас хүрсэн байж ах хэвээр тий 45-аас 65 насны хооронд байж ах хэвээр. Тэгээд мөн сүүлийн 5 жилийн дотор та нөгөө байнгын ажилтаа тийм ээ. Байнгын ажилтаа тэгээд тэр сүүлийнхээ 5 жилийн дотор одоо 50 сарын дотор тийм үү 50 сар байнга ажилтаа таны хөдөлмөрийн чингэрээ нөгөө байнгын гэсэн тийм одоо хөдөлмөрийн гэрээтэй байсан байх хэрэгтэй гэж байдаг. Тэгэхээр яг хөө тэгтэмнэж байнгагч гэсэн чинь нөгөө нэг 75% ч юм уу 65% тэргээд байдаг ш тийм байж болно. Нөгөө хитэн цаг ажиллаж байгаасаа сквал 100% ч ээж болно 75% ч зүгээр гол нь нөгөө TLC дараа би юу тийм ээ байнгын ажилтаа гэсэн нөгөө гэрээтэй байсан байх нь нөгөө чухал гэдэг. Тэгээд тэр нэгтээ нөгөө сүүлийн 5 жилийн дотор шээ. Мөн энийг та хизээ хүсэлт гаргаж авч болох вэ гэвэл нөгөө жирийн үед бол ерөнхийдөө хүмүүс нөгөө анхлаад ажлаас халагдсан өдрөөс л ахуулаад нөгөө энийг хүсэлтийг гаргаж авч болох байхгүй. Гэхдээ энийг та 2 жилийн нөгөө ажлаасаа халагдсан штэ. Халагдсан өдрөөс хойш одоо 2 жилийн дотор энэ хүсэлтийг гаргаад авах боломжтой юм. Тэгээд нөгөө 2 жилийнхаа дотор хүсэлтээ гаргаж авч болно. Тэгтээ ингээ авч болно. Үнээс өөр гадна юу вэ гэхээр та одоо нэг 2 жилийн хугацаанд чи хүн дараагийн ажилд орчиж болно шүү дээ тийм ээ. Ажилдаа байж болно. Зөвхөн нөгөө харин тэр нэг хүсэлт гаргаж явах үедээ та хамгийн гол зүйл нь 40 хүрсэн тэр 50-аас сүүлийн 5 жилийн дотор 50 сарын ажил чинь байнгын гэсэн тохиолдолын гэрээтэй байх нь чухал байгаа байхгүй юу. Тэгээд хүмүүс нөгөө тийм би ингээд дараа нь нөгөө ажилд орчихоор болохгүй юм шүү. Тахвч болохгүй юм шүү гэдэг. Үгүй энэ нөгөө ихний ажил халагдсан өдрөөс хойш 2 жилийн дотор хүсэлтээ гаргаад авч болохоор зүйл байгаа байхгүй юу. Тэгээд энэ нь өшөө одоо ямар шаардлага тавьдаг вэ? Шаардлагууд дотроос нь тийм ээ та заавал нөгөө үйлдвэрчний танаа ажиллаж исэн байгууллага чинь заавал үйлдвэрчний гишүүнчлэг байх албагүй. Гишүүнчл байхгүй ч гэсэн ерөнхийдөө нөгөө хувийн ийм байгууллагууд чинь нөгөө даатгалууд хийгдсэн байдаг тий. Харин тэр даатгалуудыг бол нөгөө төлжүүлсэн тэр хамрагдсан байсан байх чухал байгаа шүү заяа. Тэр даатгалд бас хамрагдаагүй байсан бол энэ чинь бас танд олохдохгүй болчих юм. Төгсөл бүрдчих чаа. Тэгээд 2 жилийн дотор хүсэлтээ гаргаж авч болно. Та заавал ажилгүй байх албагүй. Тэгээ өөр нөгөө нэг за одоо бас бүр чааш нь ингээд дурдаад ирэх юм бол нэлийн тавигддаг шаардлагууд байгаа тийм. Тэр шаардлагууд нь юу вэ гэхээр таны тэр ажиллаж исэн байгууллага чинь тийм үү? Танд байгууллага хоёрын хооронд нөгөө ямар нэг хөлбөрийн маргаан гараад хэрвээ та өөрөө ажилласаа гарья гэд халагдсан тохиолдолд энэ тэтгэлгийг хөөсөх хэрэг байхгүй. Танд олохдохгүй. Мөн маш ихээр нөгөө та ажил дээр ямарваа нэгэн алдаа тутал гаргаад ажлаас халагдсан байх юм бол тий энэ бас одоо хүчин төгөлдөр та энэ тэтгэлгийг бас авч чадахгүй. Мөн хэрвээ та яг ингэж ажлаасаа халагдах үед чинь тий та бүтэн нөгөө нэг группт орох юм уу тийм ээ өвчтний актаа байсан бол бас энэ одоо болохгүй юм байлээ. Өөр чинь юу хэлээ мартаад байгаа юу вэ? Тийм нөгөө энэ дээр бас нөгөө одоо шанстай маань гэхээр
улсын байгууллагад одоо шил цэцэрлэг сургуульд ажиллаж байсан юм уу, конторд нэг нарийн бичиг хийдэг ч юм уу тийм ээ, эсвэл коммунд ажилладаг ч юм уу, ингээд нөгөө улсын байгууллагад ажиллаж байсан тохиолдолд бол энэ бас болохгүй юм байлээ. Яг нөгөө хөвчлэн манайхын чинь буудал ресторан тий нөгөө цэвэрлэгч хийдэг юм уу, эсвэл галтгооны туслах хийдэг ч юм уу, ингээд яг нөгөө юм ажил хийдэг штэ тий, одоо ажилчин ийм хүмүүст одоо хамааралтай юм билээ. Угаасаа ингээд нөгөө бүглөхөөр та аль хэсэгт нь хамаарах вэ гэдгийг нөгөө та ингээд төвчүүлэх хэрэгтэй байл. Би тэрийг одоо удахгүй та нар заагаад өгнө. Зөвхөн нөгөө ямар нөхцөлд өгөгдөх үү, ямар нөхцөлд олгохдохгүй вэ гэдгийг. Тэгээ хэрвээ та одоо бас нөгөө ингээд ажилд одоо тэр байгууллага чинь тийм ээ, таны ажиллаж исэн байгууллага чинь таны ингээд халчлаа штэ. Халчаад дахиад танд нөгөө нэг ингээд юу одоо 3 сарын дараа ч юм уу тийм ээ, танд дахиад ингээд нөгөө багасгасан цагаар ажил өгч болно шүү дээ. Тиймээс бол бүр таныг өөр ажилд тийм багасгасан цагаар тэгэх юм бол та бас нөгөө тодорхой хэмжээгээр тийм үү хуваар бас авч болдго юм билээ шүү. Харин нөгөө тэр байгууллага чинь ингээд нөгөө эзэн нь солигдох юм уу тийм ээ? Шүү юу тийм эзэн нь солигдож байгаа тохиолдол тийм ээ? Энийг бас эзэн солигдсоос болоод ажилгүй болж болно шүү дээ. Ийм тохиолдолд олгохдохгүй юм билээ шүү. Өөр чинь мартаад байгаа юу вэ? Хэрвээ тэр нөгөө нэг заавал та нэг энэ нөгөө нэг 50 сар ажиллана гэж байгаа шүү дээ тий. Тэр 50 сар чинь заавал нэг байгууллагад ажилласан байх албагүй юм байна. Тэр 50 сартаа тий одоо хамгийн сүүлийнхээ ажиллаараа ингэж хүсэлт гаргана шүү дээ тийм ээ. Одоо халагдсан мэлээ. Тэг чи нөгөө 50 сар чинь гүйцээгүй байвал та урд нь нөгөө 5 жилийнхаа дотор шүү дээ. Урд нь бас нөгөө тэр өөр байгууллагад ажиллаж исэн бол тэр байгууллагад гэхдээ нөгөө fast ansel юм уу байнгын ажил хөдөлмөрийн гэрээтэй байж байгаа юм чухал шүү. Тийм байвал тэрийг бас нөгөө нэмж оруулаад ингэж хүсэлтээ гаргаад авч болох юм байлээ. Өөр чинь юу вэ гэхээр тийм нөгөө энэ тэтгэлэг болохоор тийм ээ ямар хэмжээтэй олгодох вэ? Энэ 2018 оноос онд угаасаа бүлгэрч хараад 2018 онд халагдсан хүмүүс бол энэ болгох юм байна. 2019 оны 1 сарын 1-ээс одоо халагдж байгаа хүмүүст бас нөгөө зөвшөөрөхгүй гэсэн ийм зүйл гэж. Яг тэгэхээр нөгөө цар тахлаар болоод ингэ нийтдээ зөндөх ажилгүй болж байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Тэгэхээр юу ч гэсэн гэхдээ та төсөлтөөр гаргаад үзтээ ямарваа нэгэн юмд чинь гаргаад үзэхээр та нэг бол үгүй нэг бол тийм л гэсэн хариулт өгнө шүү дээ. Энэ өрөөсөө буруутаад ах юм байхгүй. Тэгээд өөр чинь жишээгээд хүмүүс нөгөө ажилтгуудын кассаас мөнгө авж байгаа болохоор тэнд бас нөгөө нөлөөлчих юм болов. Тэгээд тэрнээс хасагдчих юм болов гэж асуугаад байгаа байхгүй. Тэгээд тэр энэ дээр юу гэж ütсэн бэ нөхөр эдний утсан дээр нөлөөлөхгүй. Тэр бол хамаагүй тий хэрвээ та нөгөө ажилтгуудын кассаас мөнгө авж байгаа бол одоо манай ахаас ингээд ийм юу авж байгаа гэдгийг нөгөө тайлбарлах шаардлага байхгүй. Тэр бол нөлөөлөхгүй. Тэнд бол хамаагүй гэсэн зүйл байлээ. Бичээстэй байлээ. Тэгээ мэдээж нөгөө энэ тэтгэлэг нь олгогдохдоо тий нөгөө яг таны насны чинь одоо хэдэн настай байна? Мөн таны ажиллаж исэн нөгөө цаг чинь хэдэн цаг байна гэдгээс шалтгаалаад нөгөө өөр юм билээ. Одоо 2021 оны байдлаар тийм ээ энэ болохоор 37,070 крон билээ. 37,070 кроноос тий 53,000 хэд байсан. Ямар ч байсан 53,000 байсан. Тэгээд нөгөө таны наснаас чинь шалтгаалаад тийм үү тэрэн дээр жил болгон тийм үү 1531 крон нөгөө нэмэгдээд явах юм билээ. Тэр нөгөө 37,000-аас нөгөө 60 хүртэлх 65 насны хүртэлх ингээд нэмэгдэн гэсэн байлээ шүү. Тэгээ өөр чинь юу вэ гэхээр за би тэгээд та нарт нөгөө яг ямар хуудас яаж орохын заагаад тийм үүнээс гадна тийм ээ та энэ нөгөө мөнгө авахдаа тийм ээ яаж авах вэ гэхээр нөгөө Swedbank-ийг авах юм байлээ. Гэхдээ заавал тэнд байхгүй нөгөө та өөр нөгөө банктай байж болно шүү дээ. Nordea ч юм уу, Skol Handels ч юм уу тийм ээ. Тэгэх юм бол нөгөө Swedbank руу ороод нөгөө Swedbank-ны регистрийн гэсэн нөгөө одоо бүртгэл хийгдэх гэсэн нэг зүйл байгаа. Тэр лөө ороод нөгөө тэр бүртгэлийг хийгээд өөрийнхөө нөгөө аль банкны данс вэ тий тэрийгэ биччих юм бол тэгээд таны данс руу ч ороод ирэх юм байлээ шүү. За би тэгээд одоо та нарт нөгөө яг аль хуудас руу яаж нээж орох вэ гэдгийг надад би нөгөө энэ чинь туслан дээрээ байгаа болохоор
юу хевлээд гаргаад ирэх надад зүйл алга. Тэгээд би шууд компьютераасаа танарт харуулад ирэхэд тэгэхээр харагдах байхаа гэж найдаж байна. За би танарт бодоод өнөөдөр чи нөгөө амралтын өдөр байгаа нөгөө нөхөр гэр бүлдээ зарцуулах цагаас жоохон нэг 20 минут тулгаалаад нэг 15-аас нэг 20 минут тулгаалчих гэж бодоод тэгээд ингээд зогсож байна. За тэгээд хараа одоо би энэ компьютер дээр ингээд гаргаад ирсэн байна. Танд харагдаж байна уу? Энэ хараа ийм кас байгаа байхгүй. Alpha гэсэн. Та alpha гэж бичээд ардталт нь цэг тавиад нөгөө SE гэж биччих заяа. Тэгэхээр энэ хуудас нэгдэд гараад ирнэ. Тэгэхээр энэ нөгөө юм хажуугийн одоо энэ нөгөө бүх зүйлүүд нь бичээстэй байгаа шүү дээ. Энэ тараа энэ талд нь нөгөө мининууд нь гараад иж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ чи юу гэх вэ гэхээр даатгалтай ямар даатгалтай гэхээр нөгөө ажилгүйдлийн биш нөгөө тэр ажил дээр нь ажил олдохгүй байгаа одоо арбицприст гэж байгаа. За юу тэнцээ нөгөө ажил багаснаас болоод халагдж байгаа ийм тохиолдол гэсэн яг энэ тараа дундах. За тоолох юм бол дээрээс нь 1 2 3 4 5 6 7 юу вэ 3 6 7 8 дахь нь байна. 8 дахь игнэнд нь байгаа энэ үгийг заяа. Энэ дээр дарчхаар чинь танд нөгөө нэг ийм хуудас нэгдээд гараад ирнэ. Хараа ийм. Тэр байтга бүр нөгөө энэ ийм видео бичлэг байж байгаа хгүй. Гэхдээ нөгөө шивэд хэлээр ярьсан болохоор бас ойлгохгүй ч магадгүй. Ийм хуудас нэгээд гараад ирэхээр нь танд хараа ингээд дараагийн доош нь гүйлгэхээр заяа. Хараа ийм зүйл гарч ирнэ заяа. Тэгэхээр энэний нөгөө одоо манайхан ихэвчлэн одоо ерөнхийдөө Ирсан бодлогч нь ерөнхийдөө хувийн байгууллага байж байгаа шүү дээ, тийм ээ. Тийм бид түрүү хэллээ нөгөө хувийн заавал нөгөө үйлчлэлийн хэвлэлд хамаарсан байх шаардлагагүй зүгээр тэр хувийн байгууллага ч гэсэн даатгалууд хамрагдсан байвал болно гэж хэлсэн тийм байл шүү. Заавал нөгөө үйлчлэлийн хэвлэлд хамаарсан байх хэрэгтэй гэсэн зүйл байхгүй байлаа. Даатгалтаа л бол тэгээд нөгөө хамгийн ихний юм шүү дээ, тийм ээ. Энэ болохоор ингээд хараа 2018 оны 12 сарын 31-ээс хойш халагдсан хүмүүс гэж байгаа хгүй. Нөгөө 19 оноос хойш ингээд нөгөө халагдсан хүмүүсийг болохоор ингээд улаан уяагаад болохгүй байлээ. Тэгэхээр ингээд улаан гарч ирээд байгаа хгүй. Тэгэхээр энэ нөгөө ихэвчлэн манайхан ч нөгөө хувийн байгууллагуудад ажиллаж идэг шүү дээ ер нь. Тэ? Ресторан буудал чинь ихэвчлэн дандаа л хувийн байж идэг. Тэгэхээр та энэ ихнийх нь заяа. Компьютер маань нөгөө хүүтэнд би нөгөө цоцлогынхаа гадаа ороонд нөгөө хийж байгаа болохоор гацаад энэ хараа хамгийн ихнийх нь ингээд идэвхжүүлчих заяа. Хамгийн ихнийх нь идэвхжүүлчихээр ингээд нөгөө цаашаа ногоороод ингээд цаашаа энэ дээр нөгөө ямар нөхцөлд яаж хүсэлт гаргаж болох вэ гэдэг бүх зүйл нь ингээд гараад ирнэ. Тэгээд энэ ч нөгөө яг бичээстэй байгаа байхгүй юу? Та нөгөө байнгын ажилтны гэрээтэй хөдөлмөрийн гэрээтэй байж ах хэвээр тий нөгөө тэнцээ ажил байхгүйгээс таныг ажлаас халж байгаа 40 нас хүрсэн байх хэвээр та 65 наснаас доош байх хэвээр тийм ээ нөхцөлийг гаргаж явах та гэд ингээд энэ бүх зүйлүүд нь ингээд бичиж 50 доо сарын хугацаанд ажилдаа байж хэвээр. Тэгээ энийг ингээд доош нь гүйлгээдээ. Тэгэхээр эн чи хараа хамгийн доотлолт нь ингээд шараар таны хүсэлт гаргах гэсэн ийм зүйл гараад ирэн заяа. Тэгээ энийг дарчхаар энэ хараа ингээд бүх хуудас нь гараад ирэн. Тэгэхээр та энийг гаргаж ирээд бөглөөд энэ хуудас байна шүү дээ. Энэ хуудсыг бөглөөд цахимаарч бөглөж болно. Та энийг гаргаж хөвлөж аваад бөглөөд явуулсан ч болно. Харин нөгөө энэ бөглөхөд тийм ээ зөвхөн та өөрөө бөглөх биш. Нэг хэсгийг нөгөө нэг таны ажил олгогч чинь бөглөх ёстой зүйл байж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг алиас халагдсан байгууллагаасаа бас тодорхой хэмжээнд энэ бөглөж байгаа хүслэгтийн чинь зарим хэсгийг ажил олгогч чинь бөглөх ёстой юм байлээ. Тэгэхээр ажил олгогчоо гуугаад энийг бөглүүлээд тэгэхэд нийлүүлээд ингээд хүслээ гаргаад үзэхгүй. Тэгээд та нөгөө олгогдохдоо тэр мөнгө чинь олгогдохдоо тэр таны ажилласан цагаас чинь наснаас ч шалтгаалаад бас ингээд өөр төрлөөр олгогддгийм байлээ шүү. Тэгээд миний за би одоо өөр мартсан сансан юу вэ? Үлдсэн зүйл юу аах болоо? За баг юу яах хаа бүгдийг ярьчихсан гэж бодож байна. Хэрвээ та нартай нөгөө ингээд яригдаагүй одоо эргэлзэж байгаа асуулт байвал нөгөө миний бичлэгийн доор нөгөө комментар дээр та нар асуучаарай. Тэгэх юм бол би тэр доор нь та хариулаад өгье заяа. Тэгээд тий би хариулаад өгье. Би ерөнхийдөө мартаагүй байх гэж бодож байна.
Тэр байтугай энийг хараа нөгөө одоо байнгын ажилтай байж байгаа та нөгөө төр зур ингээд халагдчихлаа. Таны ажлын солиод ингээд 3 сарын дотор таныг буцаагаад өөр ажил шилжүүлээд өөр нөгөө бага цагаар ажиллаулна шүү дээ тий. Тэгэх юм бол та бас нөгөө тэр яг багасгасан цагаараа тий хуваараа энэ одоо хувьлаад энэ мөнгийг бас авах хэрэгтэй юм байл шүү. За тэгээд би нөгөө ер нь мартсан юм байхгүй байх гэж бодож байна. Би газ нэг гүйлгээ хараад ирэхий. Тэгээд хэрвээ ямарваа нэгэн зүйл дутуу ч юм уу асуух зүйл гарч ирээ гэвэл надаас нөгөө доотлолт нөгөө комментар дээр асуучих заяа. Тэгвэл би хэлээд өгнө үү? Ер нь байхгүй байх гэж бодож байна би. Мөнгө нь болохоор 37,000-аас те ер нь ойрцоогоор дуудлагах 37,000-аас 53,000 төгрөгийн хооронд нэг л удаа олгогддог мөнгө. Энэ олон удаа биш тийм ээ. Нэг л удаа олгогддог мөнгө юм байлээ шүү. Манайхаар бол нөгөө гинт халагдсны мөнгө л байгаа байхгүй юу? Ер нь ягаад бодохоор тий. За тэгээд миний нөгөө ингээд бичлэг маань таалагдсан бол тий та нөгөө миний бичлэгийн доор subscribe хийгээрэй тий намайг дагч болоорой гэх юм бол би миний тавьж байгаа бичлэгүүд танд цаг тухай бүрдээ хүрэх болно. Мөн та өшөө шаардлагатай гэсэн мэдээлүүдээ урдныхаас нь бас ингээд гаргаад үзэж болох юм учраас тамаа тэгээ мөн лайк дараараа мөн хэрэгцээдэг гэсэн нэгэндээ шеэр хийгээрэй. Тэгээд мөн одоо асуух асуулт ба ч юм уу тийм ээ комментар байгаад орж бичээрэй гэж танд зөвлөх байна. Тэгээд анхаарал тавьсан сонсонд маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртлээ баяртай.